Улс тунхаг гэсний 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-4, төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-т хэсэг, Монгол Улсын ерөнхийлөгчийн 1995 оны 109 дугаар зарлигаар баталсан төрийн захиргааны албан хаагчийн тангараг ургах ёслолын журмыг үндэслэн төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн Татварын ерхий газар аймаг нийслэл дүүргийн татварын хэлтсийн албан хаагчид 40 өдөр тангараг ургалав. Тангараг ургах ёслолын ажиллагаанд Татварын ерхий газрын дарга Занданбат, төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нэргүй, төрийн албаны салбар зөвлөлийн дарга дотоод аудитын газрын дарга Сайханчлав, Монгол Улсын гавьяа эдийн засагч Татварын албаны ахмад ажилтан Даян, нийслэлийн татварын газрын дарга мөн хүчрэл болон албаны бусад хүмүүс тангараг ургах албан хаагчид тэдний гэр бүл оролцлоо. Ёслолын ажиллагааг Татварын ерхий газрын дарга Занданбат нээж үг хэлсэн юм. Мөн Монгол Улсын гавьяа эдийн засагч Татварын албаны ахмад ажилтан Даян, төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөж буй Монголын татварын албаны хойч үе болсон залуучуудаа баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Залуучуудаа үнэхээр баярлж байна. Монгол төрийн захиргааны жинхэнэ албан хаагч бидний залгам шалаа залуучууд шалгарч шалгалтаа өгч ингээд одоо төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болж байгаа энэ торгон бочид ахмад ажилтан би үнэхээр баярлаж талархаж залуучуудаа хамгийн их амжилт сайн сайхан хүсье өрөөх байна. Бидний ахмад үеийнхэн татварын албаа бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсруулах, төслийг боловсруулах, аргачлал зааврыг боловсруулах, өнөөдрийн одоо энэ залуучуудын ажиллах бүхэл зүйлсийг бол бэлтгэж бэлэн болгож өгсөнхэд хэлцэхгүй юм аа. Ингээд энэ залуучууд маань амжилт гаргаад сайн ажил байхаа гэж бодож байна. Баярлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн 1995 оны 109 дугаар зарлигийн хавсралт буюу төрийн захиргааны албан хаагчийн тангараг ургах ёслолын журамд тангарагыг хамтаар өргөхөд хамгийн ахмад нь Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангарагыг цээжээр дээдлэн дуудаж бусдын дагалт нь хэмээн заасны дагуу нийслэлийн татварын газрын менежер Баясгалан төрийн захиргааны албан хаагчийн тангарагыг дуудаж бусдын дагалт нь тангараг өргөж төрийн дуулал ишгэснээр ёслолын ажиллагаа өндөрлөлөө. Ингээд төрийн захиргааны албан хаагчийн тангараг ургасан зарим хүний сэтгэлийг сонсноо хүргэе. За ингээ өнөөдрийн энэ сайхан өдөр төрийн албан хаагчийн тангарыг өргөлөө. Тэгээд татрын албаныхаа залгамж хойч халаа болж гэж өргөжлүүлэн төрийн албаны нийт төр татрын албаны нийт төрийг өндөр хүргэж ажиллахаар ингээ тангараар өрсөндөө маш их баяртай байна. За ингээ мөн хамт өнөөдөр хамт тангараа өргөсөн нийслэл дүүрэг орон нутгийн татрын албаны нийт одоо төрийн жинхэнэ албаагч болж байгаа Татварын улсын байцаагчдаа бүгдэнд нь баярын мэнд хүргье. За энэ өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараа өргөөд байцаагч болсондоо маш их баяртай. Мөн хамт тангараа өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон найз нөхөд болон нэг ангийнхандаа баярын мэнд хүргье. Тэгээ цаашдынхны ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн дагуу өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. Энэхүү албанд ажиллаад өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагч болсондоо маш их баяртай байна. Цаашид одоо татвар төлөгчид болон татварын албыг өндөр дөргиж ажиллах болно. Бас өнөөдөр надтай зэрэгсэж тангараг өргөсөн нийт төрийн жинхэнэ албан хаагч болсон Татварын улсын байцаагч нартай баяр хүргье.